Өдрийн мэндийг хүргэе. Манай ээлжид Impossible podcast юмаа зочин. Гэр бүл судлаач доктор Намжил танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За таны та боллог их сургуульд 40-40 гаруй жил ажилласан. Тэгээд ерөнхийдөө өөрийнхөө гэр бүл сурлаараа ерөнхийдөө бол 15-аас дээш бүтээл гаргасан тий. Тэгээ хамгийн сүүлд гаргасан ном чинь болохоор хоёр хайраар дутна гэдэг тийм ном байсан. Ерөнхийдөө таныг одоо яагаад бид нэр Impossible podcast-а урьдсан гол зорилго нь болохоор залуучуудаа ерөнхийдөө гэр бүлэл төлөлтийг анханаас нь яаж хийж одоо зөв тавих вэ гэдэг талаар танаас зөвлөгөө авахар дуудсан юм аа. За баярлалаа. Тэгэхээр бараг л нийтээр мэдж байгаа да. Дэлхийн нийтийн улс орнуудын хүн амд их өөрчлөлт орж байна. Тэрний дотор Монгол улсын хувьд бол 21-р зууныг бол залуучуудгүйгээр залуу гэр бүлгүйгээр төсөөлөх аргагүй болчлоо. Тийм. Энэ бол одоо онцгой анхаарах зүйл. Төрөөс гаргасан одоо удаан жилийн улс орныг хөгжүүлэх хөтөлбөрт залуу гэр бүлийн асуудлыг онцгой анхаарч байгаа. Тэгээд бид залуу гэр бүлийн асуудлыг ярих цаганч болсон. Тэгээ манай өнөөдрийн ярилцлагч бас энийг соргоор мэдэрч олон түмэнд тэ үзэл бодлоо өргөх гэсэн одоо их сайшаалтай. Тэгээд залуу хүний амьдрал бол орчин үеийн одоо нөхцөлдөд их олон талтай болж байна. Тийм. Амьдралаа сайхан зөв чигийг олж авч амьдрахад олон асуудал тулгарч байгаагийн нэг нь сая өөрөө хэлснээр энэ гэр бүл түүний төлөвлөлтийн асуудал байгаа. Тийм. Энэ бол одоо нэг л алдвал тийм ээ. Цаашдаа алдаа засахад их хэцүү. Их хар толгойд. Ягаад гэвэл хүний харилцаа нь амьдралаар тулгуурлаж байгаа учраас. Тэгэхээр нийгмийн хүрээнд яг гэр бүл төлөвлөлтгээд янз-янзын талаас нь ярьж ил байна. Тийм. Зүгээр миний хувьд бодохдоо бол яг гэр бүл судлалынхаа талаас нь анхаарах нь зөв байх гэж бодож байгаа. Энэ бол олон талтай асуудлын уулзвар юм. За шинэ эрүүл мэндийн залбарын чиглэлийнх бол тэг нөхөн үржихүйгээд ярих жишээтэй л байна. Би бол гэр бүлийн гэрлэлтийн асуудал гээд ингэж ярих юм байна. Тэгэхээр гэр бүл гэдэг бол ташрамд хэлэхэд ер нь манай залуучууд бас мэдж авах хэрэгтэй л дээ. Манай залуучууд ч одоо монголоор бахархыг монголоо гэж одоо ярьж байна зөвлөдөө. Тэгэхдээ эний чинь их үүсвэр нь бол одоо монгол сайхан гэр бүл хизээ үүссэн тэр цагаас л холбогдож байгаа шүү дээ. Тэгэхээр бидний судалгаагаар бол одоо нэг 5000-аас наашгүй жилийн өмнө энэ Монголын энэ сайхан газар нутаг дээр хос гэр бүл үүссэн. Тоонтой гэрт толгой холбож амьдрах өвгдээц одоо уламжил бий болсон байгаа. Энэ үеэс бол одоо гэр бүл гэдэг асуудал үүссэн. Тэгэхээр гэрлэлт үүснэ гэдэг чинь амьдралын төлөвлөлтийн асуудал, гэр бүлийн хүрээнд үр хүүхдийн асуудал ингээд хамт тавигддаг ийм ёстой. Тэгээд энэ уламжлалаас үзэхээр яг манайч бол одоо нууц тавчаанаас өмнө үед бол ама уламжилтай байлаа шүү дээ. Үр хүүхдтэй үеэс үед ингээд дамжуулдаг, тэгдэг, ингэдэг гэдгийг хэлээд тэрийн сонсоод тэг баримтлаад ирсэн. Нууц тавчаанаас хойш бол яг ам уламжлалын зэрэгцээгээр бас бичигдэл байдлаар уламжлалж ирсэн байна. За би өмнө бас залуучуудад ямар нэг сайтаар хэлж ил байсан. Энэ тоондгоор толгой холбох амьдрал бол тэр гэр бүл үүссэн үеэс бий болсон. За энэ бол одоо эртний судлалын буюу археологи олдвороор нотлогдож байгаа. Энэ гэр бүл ч одоо үүсэхдээ ингээл бүлгээр хосолмол долоо ихнэр нөхөртэй тэгээд хос гэр бүл рүү орсон байгаа шүү дээ. Тэр хос гэр бүл гэдэг чинь тэр олон эмэгтэйчүүдийн дундаас заяана хана олох асуудал тавигдсан шүү дээ. Тэгээд тэр асуудал тавигдахаар хариу өгөөд би энэтэй хандлана, тэ амьдралаа зохионо гэдэг юм бүр эрт үеэс үүссэн. Хадны зурган дээр одоо тэ төрсөлсөн хос гэр бүлийн зураг байгаа юм. Жохом дорж дулмаа гэж нэргүй боловч энэ цагаан хармаас байгаль нуур хүртэлх энэ өргөн сайхан нутагт бол өвгдээсийн амьдралынхаа тэгээд л ч одоо хос гэр бүл. За тэгээд дэрэгд нь хүүхдтэй төрсөлсөн байна. Тий, хүүхдтэй. Одоо хүү охтой, хүүхдтэй. Тэрийгээ бас зурагт
тэр хос гэр бүлийн зураг дүрсэлсэн байна. Тэгэхээр энд чи гэрэл дүүсгээд гэр бүл бий болоод үр хүүхэдтэй бий болно. Тэгэхээр гэрэл дүүсгэнэ гэдэг чинь төлөвлөлттэй асуудал. Гэрэлсэн гэр бүлээс үр хүүхэд төрүүлнэ гэдэг чинь бас төлөвлөлттэй асуудал байгаа юм. Тэгэхээр энэ бол манай бүр дээр үе уламжлалтай асуудал. Тэгээ одоо яг зарим юм одоо сурталчилгаанд гэдэг юм уу те нэг л орчин зохицол үүссэн юм шиг л нэг л мэдэхгүй яваамыг мэдүүлэх гэж байгаа юм шиг л нэг ингэж ярьж байна л да. Яг уламжлал нь харьцангуй бас тасралттай байж магадгүй. За тэгээд нааша манай залуучууд нууц тавьж байгаа хардаг биз. За нууц тавьчаанд бол их эзэн Чингис хаан маань айл гэрийг үүсгээд тийм ээ. 4 хүү нэг охин их хатнаасаа төрүүлсэн шүү дээ. Тэгээ ингээд ажиглаад байхаар нөгөө 4 хүү маань 2 жилийн зайтай төрсэн баг. Нөгөө хулан ч 3 жилийн зайтай төрсөн. Тэгэхээр энэ тооноос харахаар бас их сонирн байгаа биз. Тэр их хаан тэр их хатан бас энэ гэр бүл төлөвтэй асуудлыг мэддэг байсан юм уу гэсэн ийм ойлголт бидэнд төрдөг. Тэгээ 2 жилийн зайтай. 3-4 жилтэй тэрнээс цааш бас яг хэдэрхий ойрхон биш. 5-6 жилийн зайтай төрүүлж болно шүү дээ. Тэгтэл 2 жилийн зайтай. За энийг бас хүн талаас нь одоо эхийн талаас нь аваад үзэхээр нөгөө их хүүхэдтэйгээ төрүүлээд тэгээд эргээд нөгөө төрүүлсэн бие эргээд хүүхэд төрүүлэхээс өмнөх байдалд оруулахад 2 жилийн хугацаа зардаг гэж ингэж үздэг. Одоо би хаана одоо тэгшрээ нөгөө ядарсан одоо тэр чин тээсэн бүх юм ядаргааны ядаргаа харьлаад эргээд хэвэнд орно гэсэн. Тэгэхээр энэ 2 жилийн хугацаанд байдаг юм шиг байна. Тэгэхээр энэ 2 жил нь бол ийм учиртай юм болов. 2-3 жилийн хугацаанд ийм учиртай юм болов. Тэгээд үзэгтэй зэрэг бол энэ хадны зураг бол нууц тавьсан үзэхээр манай Монгол төмөн чин дээр үеэс энэ гэр бүлийн асуудал гэр бүл төлөвлөлтөд айхтар анхаарч байсан. Ер нь энийх газар нутаг дээр манай залуучууд хэрэгцүүлж боддог л байх л да. Энэ цөөхөн ард түмэн. Ер нь хүн нэг үеэс одоо нэг сая 500 орчим гэж тооцдог шүү дээ. Тэгээд яваад байсан баг. За тэг яг манжийн үед бол бодлогоор цөөрсөлдөө. Тэгээд ийм цөөхөн ард түмэн тэгээд тэр их газар нутагтаар оршоод ирсэн баг. Тэгээд энэний үндэс нь юу вэ гэвэл ерөөсөө ураг төрлийн холбоонд баг. Ураг төрлийн холбоо гэдэг чинь гэрэл дүүсгэр бий болно. Тэгээд гэр бүл үр хүүхэд төрүүлэхээр одоо төрөл садан хамаатан гэдэг ийм сүлжээ бий болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ гэр бүл төлөвлөлт гэдэг бол тухайн гэр бүлийн ч асуудал биш. Нийгмийн улс орны оршин тогтнох юм том асуудал юм да. Тэгэхээр энэ асуудалд манай өвгдээс бол их уул суурьтай хандж ирсэн. Тийм ч учраас бол одоо өнөөдөр тийм ээ үр садан өвгдээсээ уламжлалыг аваад явж байгаа. За гэтэл өнөөдөр 21-р зуун гарчаад явж байна тийм ээ. Энэ чинь бол шин цаг үе. Маш их хурдан өөрчлөгдөж байгаа. Тэгээд дэлхийн улс орнуудын одоо сайн муу саарамг зүйл бүгд нөлөөлж байгаа ийм үе. Нөгөө нэг асуудал бол манай Монгол ч өнөөдөр одоо нийгмийн гэр бүлийн харилцаанд ялангуяа ийм хосолмол одоо харилцаатай хосолмол соёл нэвтэрч. Тэгэхээр одоо яг манай үндэсний тэгээ бас одоо барууны гэсэн үг. Тий, барууны соёл тэгээд Азийн соёл ороод ирсэн. Тий. Бусад улсын. Тий, тэгээд одоо гадаад нөгөө хөгжилтэй орнууд гэж бас нөлөөлж байна шүү дээ. Тэгээд ийм нөхцөлд бас дан уламжлалаа бариад явах уу? Туслах уу? Энэ баруун зүүнний одоо баримталдаг бас ёс байна. Тэрийг анхаарах уу? Тэгээд тэрнээс нь зөксөг олж бас нэг өөр энэ нөхцөл цаашдаа хэрэгтэй чиглэлийг гаргах уу гэдэг ийм зааг дээр явж байгаа юм. За манай монголчууд бол ер нь 18-аас 23-25 наснд гэрлэж байгаарай гэж үздэг. Тэрэнд очир байна уу? Эр юм. Яг насанд. Тэ эр юм ингэж үзэж ирсэн. Энэ хугацаанд сайхан өр хүүхдтэй болдог юм уламжлалтай. Тэгээд нэг гэр бүл гэх чи одоо нэг 3-5 ам бүлтэй. Одоо их эцэг тэгээд 2-3 хүүхэд. Тийм. Ер нь ийм л боломжтой. Яг хөө тэрнээс дэш 8 энтер гэдэг тэр бол байсал зүйл. Ер нь нэг 4-5 хүүхэдтэй байх нь бол тогтооцсон юм шиг л явж ирсэн юм да. Тэгэхдээ тогтоосон байхгүй. Тэг яг манай гимээ өвөөг үед бол яг
7 8 хүүхэд бол баг энгийн зүйл За байсан. ер нь 5-аас 8 хүүхэд бол ер нь бас л нэг тогтооцсон юм шиг түгэм л шүү. Түгэм л байсан. Одоо үе багасчаад байгаа юм шиг. Тэгэхээр эн чинь бас ард түмэн өөрсдийн хэв хэмжээнд зохицуулт хийгээд яваад байсан байгаа юм. Тэгээ энэ уламжил одоо байх шиг л байна л да. Тэгээ одоо саяхан Монгол улсын ерөнхийлөгч Алдар Тэхэ одон гардуулж байна. Тэр сайхан эхчүүдийг харахад ер нь эхчүүд их залуужж. Тийм. Ер нь нэг 20 гаруй наснаас 40-од насны хооронд болчих. Ер нь бол тийм болсон. Тий. Тэгээд одоо ер нь 4-6 хүүхэд болж ер нь энэ хүүхэнд болж тий. Тий. Тэгээ энэ бол одоо Монгол эмэгтэй сайхан уламжлал дөө. Хүүхэд гаргаад яахын одоо ядаргаатай юм амьдрал төвхтэй мэтэр гэж манай Монгол эмэгтэйчүүд бодохгүй байна. Ер нь тий. Сайхан хүүхэдтэй болъё, улс оронд маань хэрэгтэй гэж ийм сайхан сэтгэлтэй байна. Энэ бусад орнуудаас ялгаатай шүү. За тэгэхээр одоо ийм хосол мос соёл ийм өөрчлөлт болж байгаа нөхцөлд гэр бүл төлөвлөлтийг яаж авч явах вэ гэдэг асуудал гарч ирнэ. За гэр бүл төлөвлөлт гэдэг бол олон талын ойлголт, эрүүл мэнд, эрх зүй, хууль, эдийн засаг гэдэг олон шинжлэх ухааны одоо талаас нь авч үзэж болно. Тий. Тэг цогцлбороор авч үзэх хэрэгтэй. Ганцхан нөхөн үржихийн асуудал биш энэ бол. Тий. Тэр бол нэг гол асуудал да. Тий. Тэгэхээр гэр бүлийн төлөвлөлтөнд бол одоо их нямбай хандах хэрэгтэй л байна. Тий. Гэр бүлийн төлөвлөлт юунаас эхлэх вэ гэвэл би хүн айлын хүү охин бол төрсөн. Насанд хүрлээ. За 18 нас, 20 нас хүрлээ. Тий. Ер нь манай уламжлал яг хөө дээр үе уламжлал бол 10-аас 18, 20-од наснд эмэгтэйчүүд охтуудаа бэлтгээд хүний хайн болгодог байсан. Эрчүүд нь бол нэг 18, 20 гаруй наснд нөхөр болоход бэлтгэдэг байсан. Ийм л уламжлалт. Орчин үед бол Монгол улсын үндсэн хуулинд зааснаар бол 18 нас хүрч одоо гэрлэж болно гэсэн. Тийм, насан турш. Тий. Тэгэхээр манай багц бол 18 хүрчээж гэрлэнэ гэдэг бас нэг ойлголт байх ёстой. За тэгэхээр энэ насны нэг зааг байна. Монголчууд бол бас нэг насаа тэг өсөлт хөгжилтөөр нь наслалтаар нь бас үе шат болгож хувааж ирсэн байна. Тэгэхээр 18 нас гэдэг бол бүх талаараа тэгшэрсэн хүний хайн нөхөр болох бүх талаараа тэгшэрсэн ийм л үе гэж үздэг. За тэгээд 18-аас 25 насыг онцолж үздэг. Цаашдаа үзэх ёстой гэж би бодож байна. Тэр хооронд одоо яг онцолж гэрлэх. Тий. Ер нь одоо сайхан гэр бүл үүсэх ёстой, чанартай өр хүүхэдтэй болох болцоо бий. За яагаад 25-аар заагдж байгаа юм бэ гэхээр чинь одоо 12 хүүхэд 12 хүрнэ. Тэгээ жил орно гэдэг үгтэй. 13 нас. Тийм. Тэгээд дахиад 12 жил орно үтэй. Тэр нь 25 болно үтэй. Тэгээ жил ороод дуусах 26 бол. Тэгэхээр манай монголчууд 25 насаа одоо хүний өсөлт хөгжилтөд оргил үе гэж үзэж ирсэн байна. Тий. За шинжлэх ухаанч бас нотолж л байх шиг байна. 25 нас 5 наснаас цаашаа бол яг хүчтэй өсөлт үгүй. Тэгээ ер нь цөөн тоогоор эсэнд багасаад явах процесс эхэлдэг. Тийм учраас энэ эрчтэй хөгжлийнхээ үед гэрлэж үр хүүхэдтэй болох хэрэгтэй гэж ингэж сургаж ирсэн. Европын орнууд бас өөр юм ярина залуучууд. Манай залуучууд бас санал хэлэх л баг. Үгүй ээ. 20 хэдэн наснда бол өстой амьдралынхаа суурийг тавина. Тэгээ 30 гарч байж гэрлэнэ гэж. Тэгээ ийм жишг байна гэж ингэж ярьдаг. Тэг Европт бол тиймэрхүү тийм. Тэгэхээр энэ манай уламжлалаас үзэхэр чинь одоо юу гэдэг одоо монголоор бол оройтсон, орчин үеэр л хожуу гэрлэлт болчихж байгаа. Тийм. Тэгэхээр одоо жишээ нь одоо чи 30 гараад гэрлэлээ те. Гэрлэлээ те. Одоо 33 таа ч юм уу. Тэгэхээр хүүхэд төрнөө. Тийм. Тэ. Чи 33 хүртлээр хань бүл аваагүй ч гэж бодлоо шүү дээ. Тэ. Аваад одоо өөр хүүхэдтэй болно гэж үзье. Тэгээ 33 хүртэл их юм мэддэг болсон байна. Их хашир болсон байна. Тийм ээ. Ер нь одоо хань нөхөртөө шалгуур тавих ухааны ер нь өндөр болно шүү дээ. Тэгээ шалгууртай тий хатуу одоо шаардлага тавина. Тэгээ биелэгдэхгүй бол энэ ч тусгүй тэр ч тусгүй л гэж. Тийм. Тэгэхээр энэ үе бол ингээд гэрлээ гэж 30 гараад за өөр хүүхэдтэй болъё. Тийм ээ. Тэр хүүхэд 18-наас 20 гараад одоо тий амьдрал залгаад их эцэгтэй туслана гэж бодъё. Тэгэхээр их эцэг нь хэд настай байх вэ? Ойрлоор 50. За 50 60 хүрнэ шүү дээ. За тэгээд манай ах чинь бол одоо хүүхдийнхээ тий
одоо ач тусыг үзнэ тий хөлөө очоод хөр хөөхтэй энтер гэж ярьдаг. Тэгэхээр нэлээд оройтсол асуудал гарч ирж байгаа. Яг уу болно. Хуучин хэддэг хэрэлж болно. Тэгээд бас нэг хуучсал ярьдаг юм шүү бас нэг өөр хөөхтийн бас нэг чанарын асуудал энтер гэж яриад байгаа юм аа. Чанар гэхээр одоо юу гэсэн үг вэ? Одоо өвчин зовлон хилдэггүй би эрүү чирэг арай эрүүл хөөх төрнө. Одоо эрүү чирэг тий одоо сайхан Монгол золбоолог уламжлалаа авч явах чадвартай гэсэн хандлага байдаг юм. Яг бай 30 хэд 40 гараад хүүхэд төрүүлэх явдал бол байсан. Гэхдээ цөөн. Тий. Тэгэхээр би зөвлөختөө болвол за ханаа зөв сонгогчдөг юм байж гэж үзье. Тэ? Энэ бол төлөвлөлтийн асуудал шүү. Тий. Ханаа зөв сонгоно гэдэг бол их том асуудал. Хэцүү баха. Хэцүү асуудал. Тий. За ер нь манай уламжлалаар бол 3-2 жил ингээд үерх чи одоо нэг эмэгтэйд хайртай боллоо дурлалчлаа гэвэл ер нь доор хаяхад нэг 2 жил үерх 3 жил. Тэгээд одоо ойртож холдож мэдэнтэй. Тийм. Би одоо зарим сайтай залуучуудад яриа хийгээд хэлсэн байгаа. Ханаа сонгохдоо нөгөө чамтай ханилна би чамгуугаар одоо амьдрч чадахгүй энтер гэдэг үгийг хэлэхээс өмнө тий ер нь янзыг үзэх хэрэгтэй. Одоо шинжих хэрэгтэй. Монголчуудын дунд чинь хань нөхрөө зөв шинжиж сонгох ёс гэж байсан шүү дээ. Тий тэгээд шинжих хэрэгтэй байна. Тэгээ би уйлуулаарай, дуулуулаарай, согтоогоорой, баярхаарай, дутаагаарай гэж ингэж энэ чинь янз бүрээр үзэх хэрэгтэй байдаг. Тэгээ тэгэхгүй л өнөө хүн чинь тий сайхан цагт нь хайрлал нэг одоо сайхан хүн харагдаад байна. За тэгээд сайханд нь сарын мэд гадарлахгүйгээр суучхал дараа нь асуудал үүсдэг ийм учиртай юм. Тийм учраас бол ер нь тэр 2-3 жил нягтлж үзнэ гэдэг бол хүний эрхийг зөрчиж байгаа асуудал биш. Өөр хүүхдийнхээ сайн сайхны төлөө л тий анхаарсал асуудал гэж манай залуучууд энийг төвчээртэйгээр ойлгож тарихандаа шингээж явах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За тэгээд ханаа сонгох асуудал гарч ирж байна. Их нягтал. За энэ дээр яриуд их олон юм би. Уламжил талаасаа ч авч явах юм би, орчин үед талаасаа ч анхаарах юм би. Тодруулах уу? Тэгээ. За уламжил талаасаа бол одоо удам ухсааг мэдэх асуудал гарч ирнэ. Энэ одоо ямар удам хүмүүдийг л ургийг мэднэ гэсэн үг шүү дээ. Одоо нөгөө дурлаж хайнлаж хөдөлцөж ирж очиж явахтаа л гадарлаа энэ ямар зөвгөн вэ гэдгийг. Яг ургаар явбал тодорхой баримтлал суусууд бол тодорно. Гэхдээ одоо бол наан цаантай л байгаа. Одоо ямар шүү удам хүн гэдэг. Тэр чинь нөгөө төрхийн тодорхойлон шүү дээ хүний. Тий. За өөр нэг асуудал бол манай уламжлалын өөр ширттэй байна уу гэдэг асуудал. Одоо тий одоогор бол та нарын сан хөл юу хэлээ нөө юу хэлээд одоо зээл зээлүүртэй байна. Одоо тий олон зээлүүд тавьдаг шүү дээ янз бүрийн хэлтэй. Одоо Монголд бол зөндөө болсон шүү дээ. Одоо байр саваа 50-аад хүртэл зээл авчсал байгаа үедээ. Тий байр нүртэл зээл явах шүү дээ. Тий. Нэг жишээ хэлчихээ да. Нэг 30 гарсан хүн хүнтэй ханилж ил дээ. Тэгээ нөхрөө гэртээ оруулж. Тэгээ оюулаа нийлээд сайхан тэр эхнэрийнхээ байранд одоо сайхан амьдарч эхэлж ил дээ. Амьдарч байтал нөгөө нөхөр нь алга болчихсон. Тэгэхээр өнөө эхнэр нь одоо нөхрөө санаас явал хаалга цохол өнөө нөхрөө гэдэл ухсыгээд байхгүй. Тэгсэн нэг өдөр хаалга цогчээ. Тэгсэн чинь шүүхэн шийдвэр хэрэгжүүлэх газраас тэ ингээ харуулад танай байр тэ одоо юу гэдэг нөгөө зээлийн барьцаанд өгсөн. Дээлээ төлөөгүй ингээд хураалгацсан. 100 сая төгрөгийн барьцаанд. Хэдэн жилийн өмнөх жишээ шүү. Ингээд 100 сая төгрөгийн гэсэн. За байр авна гэсэн гэж байна. Тэгээ нөгөө хүүхэн ч өстой пал хийгээл явчихна. Тэгээ штэ. Тий. Тэгсэн чинь их сурвалж нь яасан. Нөгөө нөхөр чинь жинхэнэ хайр сэтгэлээр тэр хүүхэнтэй суусангүй штэ. Мөнгөнд. Тий мөнгөнд. За энийг ингэж байгаа тэгээд байрын зээлэн тавьчаад би тэр 100 мянгаар тийм 100 сая тийм л юм байна. Тэгэхээр энэ нөгөө царайны сайхнаар цайс үлдгүү гэдэг чинь л энэ байхгүй хөнгөн талаасаа. Тийм учраас улс ууртай өөр шир байна уугүй. Орчин үеийн нөхцөлчүүд өнөө ямар юм билээ лизинг илүү юу хилээд тий. Янз бүрийн зүйл. Тий. За нэг боломжийн юм та. Энэ анагаах ухаанд манай энэ одоо уламжлалт зурхаа гэж
тий байдаг. Тий анагаахын сургуульд заадаг. Тэр зурхаад ер нь манай зурхаад бол энэ 12 жилийн хайтар анхаардаг шүү дээ. 12 жил ч одоо сайн ба сул талтай шүү дээ. Тэ сул талын засаж явал сайн яваал байна гэсэн үг л дээ. Тэгэхээр бас энэ жилийн их бодох хэрэгтэй юм уу? Тий. За яг хөө тэр ивэлгүй энэ төр гэж ярих гал байдаг. Тэгээ бэлгөө хоёр сууж болно л доо. Тэгэхээр нөгөө сөрөг үзэгдэл үүсэх тал нь илүү болдог юм шүү дээ. Тийм учраас тэр талын л эхэлж мэдэх хэрэгтэй. Энэ миний нөхөр чинь би чинь ийм сул тал гаргана. Миний нөхөрт ийм юм байна. Тэгээ энэ талыг яаж гайгүй авч явах вэ гэдгийг анхаарч жилийг харах хэрэгтэй. Тийм ээ? Тий. За нэг ийм 3 одоо асуудал байна да. Одоо яг энэ жилийн асуудал дээр ярихад одоо нөө барууныхан бол яг бас яг юу мэдэхгүй шүү дээ. Монголтай адилхан ингэж яг цаг тооны бид таавал одоо барьдгүй шүү дээ, тий. Яг ингэж одоо яг 12 жил мөлийнээр өвөл жил үгүй юу гэж шалгадаггүй. Тэрэн дээр бас учир байна уу? Тэр чинь бас баримталтын бий шүү. Ялангуяа дээдсүүдийн хувьд бол тэр бас нэг орчин үеэр хэлүүлэн удмын бичгтэй герман энэ төр ингээд сүмдээ хадгалуулцдаг энэ төр тийм юм байсан. Тий. За ийм 3 юм уламжлаас. За тэгээ яг үгүй бас яг юм үзэж хардаг залуучууд бол бас энэ махбодыг бас бодох хэрэгтэй. Махбод аа. Тий, 5 махбод гэж мэднэ үстэй тий. Тий. Тэрэн дотор чинь хамгийн нэг хашлах 2 зүйч бол одоо гал ус 2 л байна шүү дээ. Тий. Гал ус 2 тий ханилж болно шүү дээ. Хашилт нь тэр 2. Тийм. За тэгтээ тэр 2 тэрнийхээ ялангуяа сул талын мэдж авах хэрэгтэй. Тэгээ тэрийг сааруулаад явал тэр 2 болол явна шүү дээ. Тий. За уламжлалаас нэг юм байна. За дөрөвт нэг зүйл бол би энийг ажиглаад байгаа маа. Тий. Ер нь ч яриад байгаа энэ өөрийнх нь айлын хийдэх хүү охин бол төрснөг өөрөө л эхэлж мэдэх хэрэгтэй юм шүү. Чи жишээ нь айлын хийдэх хүү болсон. Би багана. Одоо отхон шүү дээ. Тий отхон. Одоо отхон гэдэг бол за би сайн бэлдээ отхон гэдэг бол ерөөсөө өмгөөлөлд л өссөн. Чи бол өмгөөлд өссөн. Тий. Тэгээ тэндээс одоо тэр эмээж гэдэг юм уу да миний отхон гэдэг одоо бүр хамгаалалт. Тэгсэн мөртөө ах эгч нартайгаа чи бол гол өрсөлдөгч. Одоо бүхнийг авч явах ёстой ч гэдэг юм уу байрыг эзэлж явах ёстой гэсэн юм санаатай ийм хүн штэ. Тэгээ жишээ нь ингээд өөрийгөө сайн мэдэх хэрэгтэй. Тэгээ чинь чи одоо айлын дунд охинтой суучжээ. Тий. За дунд бол ерөөсөө одоо ер нь сайн тоо ер нь хөдөлгөөнтэй. Бие сэтгэлийн хувьд ер нь их хөдөлгөөнтэй. Үний сүлд орохгүй. Хэрвээ чи айлын дундтай суусан гэж үзвэл дундыгаа харзансгээл яваад байхад тэгээд болно. Тий. Тэр дунд болж төрсөн одоо тий эхнэр чинь чамд яаж хандах уу гэхдээ зэрэг эн чинь өмгөөлөлд өссөн хүн шүү. Тэрийг ойлгох хэрэгтэй. Тий. Энийн жоохон тий анхаар дураар нь тавьж тий бас анхаарч явах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ надад гомдно. Нөхөр чи бол энэ айлын дунд шүү. Энэ чинь ер нь гэр бүлийнхээ хүрээнд дээрээсээ гуйж булааж аваад дороосоо дээрээсээ гуйж аваад дороосоо булааж аваад өөрийгөө аваад явдаг юм уу юм. Тэгэхээр тэр тал дээр нь бол санаа тий бодол хийж байгаа ажлыг нь бол их өөдрөгөөр дэмжиж урам өгч явах хэрэгтэй. Чи бол энийг эхнэрийнхээ хувьд хандах хэрэгтэй. Эхнэр бол чи надаа тэгж өг гэж хэлэхгүй шүү дээ. Тийм. Гэх мэтээр. Тэгээ айлын уухан байна бас тийм ээ. Тэр өөрөө бас хэрэглэн байх хэрэгтэй. Одоо энийг л мэдэх хэрэгтэй л байхгүй. Мөн манай эхнэр гэж ямар хачи, манай тий нөхөр гэж ямар хачи дандаа ингэдэг. Тэр чинь төрөлхийн зан байхгүй. Яаж хүмүүжүүлэгдсэн. Тий, ерөөсөө төрөлхийн зан. Аран шин. Тэгэхээр энийг мэдэхгүйгээс харилцаанд зөрчил гардаг байхгүй. Тэгээд чи биедээ тулна. Тий. Тэгээд айлын ууган гэх ч одоо ер нь хүнийг зарна та. Тэгээд зарах дуртай, дураараа. За чамаагүй зарна шүү дээ. Тэгээд чи бол яршиг гэн шалтак хэлэн зарагдахгүй хичээ шүү дээ. За ийм тэгээд ах чинь наргах хэрэглэн шүү дээ чамд. Тэгээ ийм жишээт. За тэгээд айлын ганц гээд байж л байна. За сүүлийн үед бол 50 л хүүхдүүд гэж ярьж байгаа. Одоо яг би судлаачийн хувьд өгсөн өөр нэр олдоогүй. 50 гэхээр одоо юу гэсэн үг вэ? Одоо хөдөө ингээд сургалтаар яриа хийхдээ зэрэг 50 гэдэг чинь мал дээр байдаг шүү дээ. Ингээд малаа хүнд хариулуулаад тэг ацаг өгөөл хариулуулдаг. Үгүй тэгвэл өөр нэр өгчих. За таны нэр чинь зөв юм уу та? Энэ нөгөө ингээд Солонгос, Япон ингээд хүүхэд энд тэ
энэ төрөөд хөгсцүүлээр тэнд төрөөд хүүхдээ өгнө. Тэгээ ийм хүүхдүүдийг хэлж байгаа байхгүй. Их ил хайранд асрамжил төрс боождог хүүхд юм. Энэ их төвхтэй. Тэгээ ийм залуучууд дуудаж явтал байдлын ийм хүүхд одоо хань нөхөр таарвал их учиртай хянамга хандах. Ер нь их дураараа. Ер нь хангалуун. Тэр чинь яг араасаа мөнгө төгрөг өгнө. Тэгээд нөгөө эмээ өвнөр нь бол одоо эцгээ санаж байгаа энэ төр гэл дураар нь байлгаа ч та хүсний лавч өгнө. Дураараа хүн төрн. Тийм 5 янзын одоо арын шинтэй хүүхдэл байна да. Тэгээ энэ дотроос л тэгээ нэлээ ухаалгаар тэр хань нөхрөө олж авах хэрэгтэй. Ханилцсан бод энийг одоо та нарт ороо бас нэг тунгаан бодож эрхэс бодоход амьдрал чи хэрэгтэй ш. Энийг ойлгохгүйгаас зөрчил үүсээд байгаа. Тийм. За орчин үед гэвэл нэг 3 зүйл байна дөө. Энэ боловсролын төвшингээр ялгаа одоо юу гэдгийг би энэ юу гэнэ одоо томоор хэлчихвэл одоо дээрлэх нэг гэдэг юм уу да. Боловсрол нь одоо гадарх зүйл. Тий одоо чи энийг мэдэхгүй байх та яадаг. Тий. Гээл одоо чи энийг орчуулчихгүй яадаг ингээл англи ч юм уу тий. Ингээд байдаг. Тэгсэн нөгөөх нь тэрийг мэдэхгүй байдаг. Багыг боловсрол баг. Тэгээд гологдсон шүү дээ. Гологдсон хүн ойлгоод зөөр ойлгоод өөрийгөө өөдөн татвал болно. Гологдсондоо гутраад гээд ингүүл тэгэл зөрчил үүснэ шүү дээ. Хоёр дахь зүйл бол эдийн засгийн ялгаа гарч ирж байна. Өнөөдөр одоо нэг 50-аад насны хүн охиноо тий аюу хүнтэй суулгахгүй гэж. Дунд хэмжээний амьдралтай айл бол баян хүний хүүхдэд суулгахгүй гэж явж шүү дээ. Яагаад суулгадаг? Тийм яагаад суулгадаг? Боддог юм уу? Тэгэхээр үгүй. Манай охиныг дээрлэхэн дарамтлна. Одоо баян одоо баян антрера юу гэдгийг те дээрлэх нь. Тэгээ дарамтлан ч гэдэг юм уу те. Яаж мэдж байгаа юм та? Ер нь тэгэндээ энтер гэж байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө хоёр эдийн холбогдцол явж байхгүй. Тийм учраас манай залуучууд яг би тэр нийгмийн одоо ялгаа энтер гэдээ гарч илээ шүү дээ. Ингээд баян дуучигтэн дуун зэрэг ингээл одоо энэ судлаач ч бас ялгаал байна л да. Гэхдээ тэдний хооронд хязгаарлалт байх тавьж чадахгүй шүү дээ. Тэ ядуу хүний хүү нэг охинтой тэ охин дурлаад явж байсан чинь компани том тэр бүмтний хүүч байх юм билүү те. Тий. Яг гоо тэгээ зохицол асуудал байгаа. Тэгэхээр энийг анхаар. За нэг асуудал орчин үед цаашдын гэр бүл та нарын үед та нарт энэ авиас чадвар их чухал байна. Энэ авиас чадварын ялгаанаас бол зөрчил үүсэж байгаа юм шүү. Авиас чадвар ихэрж одоо юу гэж одоо яг одоо чи дуулдаг юм уу? Хөгжим сонсдог юм уу? Хөл бөмбөг тоглодог юм уу? Аяллаар явах дуртай юм уу? Энэ чинь л байхгүй. Нэг та нарын үеийн нэг хөөхөн нөхөртэй болоод тэгээд ажлын газрынх нь одоо зугаалганд явъя гэж. Тэгээ гэр бүлээрээ ирээ. Тэгээд танилцсан. Антаараа. Баяртаа орж иж шүү дээ. Тэгсэн нөхөр нь чи яа. Би манай хөл бөмбөг лигийн тэмцээн үзнэ. Эхнэр явжээ. Ороо болжээ. 22 цаг болжээ. Эхнэр ирдэггүй. Нөхөр хардаж эхэлсэн гэж байгаа шүү. Тэгэж нэ. Тийм л асуудал үүсдэг байхгүй. Тэгээ чи юу болсон? 11 бодлоо. Хаагур явсан. Ингээд л асуудал үүсдэг. Өөрөө 15 20 жилийн тэр ах ч юм уу дүү ч юм уу хүнтэй хандлаа гэж харш болно л доо. Хүний эрх. Тэгтээ насны эцэс гэж байна шүү. Насны эцэс. Насны эцэс болохтай зэрэг алхаа гიშгэ идэж явах сонирхох гэд бүх юм зөрдөг байхгүй. Тэг нь 20 настай үеийн өөр юм чинь. 20 настай 40 настайтай 20 хэд хүүхэн аваад суулаа. 60 хүрлээ. Эхнэр нь 40 хэдтэй. Тэр чинь хоёр өөр болно. Тий хоёр өөр үү. Эхнэр нь гарах юмсал гэж бодоод байна шүү. Тэр караокед орох юмсан, тэр шоунд орох юмсан, дэлгүүр оршоо найзтайгаа энтер гээд. Тэгээд нөгөөх чинь бол одоо гарахгүй л болно шүү. Тий нөхөрчүүд би юу гэдэг. Эсвэл одоо цаг маг заах ч юм уу те. Тэг ингээд нөгөө түрүүчээ хэлсэн зүйлүүдээр авиа сонирхол энтер гээд зөрчилддөг юм. Идэх уух юмнаас өгсүүлээд. Тэгэхээр би манай монголчууд бол яг уламжлалаар 12 буюу нэг үеийн дотор одоо эр нөхөр нь ах байвал амьдрал одоо аштайхан тий явахад тэгэхээр ихэд 12 жил дотроо л ихэд байх юм бол гайгүй. Тохирод явдаг.
ашиг бүх юм тохироод явна л гэдгийг. Тэгээ энийг бас нэг тооцоорой. Тэгэхээр яг 12 жилээс гадж байвал. За 12 жилээс дээш гэвэл яг уучлаарай тэг хүний эрх байж болно, 20 жил ч байж болно. Тэг насны эцэстэл дараа л асуудал. Тэгээ дахиад гэрлэх юм уу? Дахиад гэрлэх юм уу? Тийм болцоо байх юм уу? Хүний амьдралыг эвдэн шүү дээ. Тий. За бас зарим эмэгтэйчүүд дүү нөхөртэй байна. 7 дүү ч гэдэг юм уу? Хэдэн дүү ч гэдэг юм те. Болно. 6 7 ах нөхөртэй л байвал стах яваал байдаг. Тэгтэл уучлаарай манай харж байгаа залуучууд цацууч байх юм уу, ганц хоёр ах эгч байх юм уу? Би тэрэнд халдж байгаа юм биш шүү. Тий. Тэгтэл тий ялангуяа миний хувьд хэлэхэд одоо цуцуу гэдэг юм уу те 2 3 насны зөрөөтэй бол одоо нөхцөл амьдрахад манай эмэгтэйчүүд л өөрийгөө л сайн тордож яваарай л гэж хэлж. Энэ их том үг шүү. Наад зах нь бол тийм ээ. Гоо сайхантай анхаарах хэрэгтэй. Ялангуяа бие бэлтрийн гоо сайханд анхаарах хэрэгтэй. Ингээд төрлөө. Тэ анхны хүүхд төрлөө те. Тэр хүүхд төрөөс ээж ч өөрчлөлт гарна үү те. Таргалдаг ч юм уу одоо тий өөрчлөлт гарна. Хүүхдээ хөхөлээ гэтлээ дэж. Тэгэж шүү хөөх мөх одоо хөөх гэл ингээд өөр болно шүү. Тий амьдралын шаардлагаар. Тэгэхээр хайж явсан тохиолдол биш шүү. Одоо их сайхан хүүхэнтэй суuna гэдэг хүүхдэд эхнэр энэ хаяг явуулга гарч байна. Тэгэхээр би залуучууд хэлье. Жинхэнэ хань нөхөр гэдэг бол ядарсан зүдэрсэн зовсон цагт өөрөөр хэлбэл хэвтэрт орцсон олон удаа өвчин хэлээд хэвтэрт орцсон тэ хүний гарах харсан ийм үед дэрэгд байж чадах хүнийг л хэлдэг шүү. Би болоо сэтгэлээрээ дэрэгд байх хүнийг л жинхэнэ нөхөр хань гэж үзэж яваар. Магадгүй ханилах асуудлаа шийдэхдээ ханилахын өмнөх эцсийн асуултанд хариулт авъя гэж авах хэрэгтэй. Лонгой эмэгтэйчүүд. Чи надтай амьдрна, би амьдрна, хайртай. Би нэг л юм асуу. Чи намайг ийм болсон нөхцөл чи миний дэргэд байж чадах уу? Нэг л авах хэрэгтэй. Дараа нь энэгээр л тооцоо. Чи чадна гэсэн. За тэгээд одоо нэг амьдрал дээр харах чи ийм л байж та. Та нар залуучууд нь бити гаргаарай. Одоо ингээл эхнэр нэг өвдөө те. Тэгээд нэг бамбай өвдөө болно шүү дээ. Өвдөж болно. Тэгээд нэг автихаар ийм аваад тэр нэг талх аваад тэр ингэ шүү дээ. Тэгээд энийг ирчүүд их одоо төвөгшөөж хүлээд авдаг. Би ч ир хүнжтэй гээл. Одоо их төвөгшөөдөг. Тэгээд энээс уйдаж л болох. Тэр байтугай дэрэгдэн сахихал бие сэтгэлээ зориулах л ёстой байхгүй. Ядарснаа тоохгүй сэтгэлдээ зовж байгаагаа те давах хэрэгтэй. Жинхэнэ нөхөр хань гэдэг бол энэ л байгаа. Тийм л хүнийг л олж авах. Тэгэхээр тийм хүн чинь удам ухсаа сайтай тэ бие эрүүл тэ бие сэтгэл нэгдсэн ийм л хүн байх хэрэгтэй. Тий. Тэгэхээр би насны тухай л ярьчлаа шүү дээ. Тий. Тэгээ яг энийг манай залуучууд сайн наан цаантай зөв сонгоорой. Тэгээ энэ муу өвгөн зарим намайг муу өвгөн гэдэг шүү дээ. Тэгээ би өвгөн ч үнэ л дээ. Би судлаачийн хувьд л одоо сонсогчтойгоо ярьж байгаа шүү дээ. Тэгээс миний хувийн амьдралын асуудал биш. Би судалгаандаар тулгуурлаж энэ бүхнийг ярьж байгааг ташрамт хэлхэн зүйт. Энэ мөн өвгөн өөрөө үзээд л тэгээ ярьж байгаа үедээ энэ төр гэдэг юм. Тэгээд судлаач хүн гэдэг чинь бол яривал өөр шүү дээ. Тий, судалгаан дээр. Тэгээ дэлхийн дахны Монголын байдлыг тэгээ судалгаандаар тулгуурлана. Тэгээ онол арга зүйдээр тулгуурлана. Тэгж байж ард түмэндээ үгээ хэлдэг шүү дээ. За насны тухай тийм байна. За тэр зурхааны тухай тийм байна. Тий. Ер нь ямар насан зүйтэй гэдэг тухайд одоо хэллээ. Тэгээд царааны сайхнаар цай сүлдгүй юм шүү гэдгийг л давтаж хэлье. Сайн хэллээ шүү дээ тий. Яг өвдөг цагт. Яг өвдөх үед хажууд байх юм бол тэгэл тэр чинь. Тэгээ ер нь одоо нууц амрагтай энэ төр болвол хаял аж шүү дээ. Худлаа юм хэлэл манай ажил хурал муралдаа одоо ажил гараа шөнө боллоо гэд ингээд нөгөө антин чинь одоо орноосоо бочоод тахгүй хэцүү болно үедээ. Тийм л байх юм. Нэг хүүхдэн дэрэгд нь хараа зогсоод байна. Амьдрал ийм амьдралд гарч байгаа шүү залуучууд минь. Гарахгүй байхын тулд юмыг сайн нягтлж үзэж ер нь давхар ухаанаар л амьдралдаа хандах хэрэгтэй. Ингүүл тэ ямар сөрөг тал гарах. Би энэ хүнтэй хайрлна. Тэ? Ханилаа дараа нь ямар асуудал гарах. Асуудал гарна шүү. Өөрийгөө бодоод чөлөөтэй явж байгаа шүү. Тэгсэн чинь дараа ханилахтай зэрэг хоёул болчихсон. Бивинэ бодох ёстой гараа. Тэгтэл нэг хүүхэд гараад ирнэ.
Өнөөхөө бодох хэрэгтэй. Өнөө 1000 төгрөг авдаг бол тэр чинь 3 хуваагдаж явчихна үү. 1000 өөрт зарагдахгүй шүү. Тэг ингээл бэрхшээл гардаг байхгүй да. Тийм учраас бол давхар бодох хэрэгтэй. Ань хүүхэд гарна одоо. Тэгэхэд бид яаж бэлдэх вэ? 2 хүүхэд гарна тий. Яаж бэлдэх вэ? Ингээд давхар ухаанаар хандах. Тэгтээ муу санаагаар гэсэн үг биш шүү дээ. Ерөөдөө бэлдэж амьдрал бэлдэж байна. Тий. Тэгээд нэг ийм л нэ тэгээд энэ яриануудын дундаас энэ бүгдийг одоо тий тумгаан бодно шийдвэр гаргана гэдэг бол одоо гэр бүл төлөвлөлт Монгол гэр бүл төлөвлөлтийн асуудал гэж би ингэж бодож байна. Тий. Тэгээд талын асуудлынд одоо орж ирж байгаа үү те. Нөгөө нөхөр чинь ч орж ирж байгаа те. Эрүүл мэндийн асуудал гээд тийм ээ. Та одоо за яг үнс би одоо хувьд талаас асуух гал байна л да. Одоо та яагаад одоо өөр биш зөвхөн одоо гэр бүл судлалаар зөвхөн ингэж явахаар болсон юм бэ? Одоо энэ чиглэлийг сонгож хүмүүс залуучдын ярих шаардлагатай юм байна. Тэгж асуудаг юм аа. Тэгэхээр би бол түүхийн мэрэгжилтэй. Тэгээд түүхийн хичээлээ заагаад явсан. Заагаад явж гин одоо. Тэгээд би дэд доктор түүхийн хичээл их оронч уламжил ашиглах нь гэж сэдвэр авсан. Тэрний гол цохилт нь бол уламжил гэдэг. Тэгээ би уламжил гэдэг асуудлыг гүнзгийрээ судалж явхад гэр бүлийн уламжил юу гэдэг рүү орсон байна. За тэгээ борхоноос л хэлсэн баг та. За гэр бүлийн уламжил. Тэгээд шинжлэх ухааны доктороо Монгол гэр бүлийн уламжил зүүн хойд Ази орнуудтай харьцуул судалсан гэж сэдвээр хамгаалсан. Тэгээд 95 оноос хойш энэ сэдвүүд судалгааныхаа үр дүн олон түмэнд хүрэх гээл ном бичээл одоо сургалт тэгэл янз янзаар л оролдлоо. Сүүлд нь гэр бүл судлалын мэрэгчлэтүүд бэлтгэж одоо орлоо одоо 20 гаруй жил болж байна. Ажлынхаа аж байгаа шүү дээ чинь. Тэгээ ингээд явж байгаа байхгүй да. Гол зорилго юу вэ гэвэл надад бол өвөг дээдсийнхэн бүтээсэн сайхан уламжлалыг орчин үетэй хосолж цаашдаа хөгжилтэй нь уялдуулж судлаачийн хувьд ард түмэндээ л хэлж тус болох юмсэл гэж ингэж зорьсон. Тэгээ миний зорилго бол энэ. Гол зорилго бол тодорхойлбол одоо гэр бүлийн хөгжил туслах сайн мэдлэгтэй шавнырыг бэлтгэл гэж зорьсон. Тэгээ та нарын үеийн та нараас одоо их заах миний шавнар одоо нийгэм тусаа өгч байна. Зөвлөгөө өгтөв суртал юу вэ сургууль сурталж байгаа гэд хийж явж байна. Тэгээд миний зорилго бол одоо биелж байна. Би одоо ингээд нүд анихад бол зоохгүй. Намжилаараа төгсөхгүй. Миний олон намжилууд одоо ингээд гэр бүлээ хөгжүүлэх. Тий. Зарим нэг судлаач эрдэмтэд байдаг та нар багш нар ч одоо та нарт байгаа шүү дээ. Нэг хүнд юм хэлээд өгдөг. Тэгсэн мөртөө тий шавнараа буруутахад энийг мэдэхгүй яасан. Тий гээд ингээд тулгаад байд. Тэгвэл яаж хийх юм гэж асууж чаддгүй. Тэгэд хүн туслах жаахан муутай тийм бас зарим эрдэмтэд багш энтер байдаг юм да. Тий. Би бол энэ бол муу зам. Би эрдэмтэн хүн учраас мэдлийг олон түмэнд түгээгээд л явах хэрэгтэй. Гэж тийм учраас би одоо яг энэ телевиз энтер гарч байгаа гэр бүл судлаач гэдэг үгийг би өөртөө хэрэглэх эрхтэй гэж боддог. Тийм л. Тийм. Биний бодлоор яг ягаад зорж таныг орсон ярилцлагаа өргөтөл одоо судалгаан дээр зөвөр нэг одоо нэг уншаад ярьсан юм бол биш судалгаан дээр тулгуулж ярьж байгаа гэж би тандал дээр гэж ингэсэн шүү дээ. Тийм. Би бол одоо яг энэ сургалт зөндөөл хийж байгаа. Та нар ажиглаж л байгаа. Тэ Америк герман энтер гэж ярьж л байгаа. Би бол түүхэн 3 зарчим дээр тулгуурлаж ямар ч асуудлыг ярина. Сая ярьдаг асуудлыг ч ярьсан да. Уламжлал ямар байгаа. Одоо ямар байгаа. Цаашдаа энийг яах юм? Хаях юм уу, гэх юм уу? Тэ? Аваад явах юм. Энэ 3 түүхийн зангилаад зарчим дээр л асуудлыг ярил олон түмэнд өгөөчтэй болдог. Тэ. Олон түмэн ч энийг ойлгож авдаг. Нэр урд нь тийм байсан биш. Одоо ч ингээд завхарч байгаа шүү дээ. Тэр нь хэрэгтэй биш. Энийг аваад явах юм байна шүү дээ гэж ингээд олон түмэн ухаарахт нь хэрэгтэй мол гэж ингэж ханддаг. Ер нь залуучууд маань ч бас урд хойдохтой нэмийг бодож авах хэрэгтэй. Тэгээ одоогоор төсөөлж явж болохгүй шүү. Тэгвэл алдаа гарна. Тэгнь. Тий. Өнөөдрөө бодох юм бол хэрэгтэй. Тэгээд та нарын сонгож энэ хийж байгаа энэ сэдв бол ерөөсөө л эцэст бол энэ өнөөдөр хийгээд цаашдаа тий залуучуудыг үүсгэж байгаа гэр бүлийг тов туртай байхад ад жаргалтай байхад л чиглэж байгаа л гэж би ингэж ойлгож байгаа. Тий. Яг одоо хөөхөн өөр дөрөө ингэж ажиллаад цаашаа угаасаа гэр бүл болох нь ойлгомжтой. Тэрийг үнийг би одоо танаас асууж байгаа нь болохоор
Тэгээ би бэлэн болж гинөө. Бэлэн болохын тулд юу хэрэгтэй байна? Юуг мэдэх хэрэгтэй байна? Тий. Тэгээд энэ нэг ташрамдын юм асуудал байна шүү дээ. Одоо 14-өөс 18 насны одоо өсвөр үеийн хүү дээ. Хүн амын 3.1 хувийг эзэлж байна. 0-оос 14 насных нь 38% эзэлж байна. Тэр энэ ч одоо ер нь хит залуужж байгаа дөө хүүхдийн орн бол. Тэгэхээр би энд айхтар зовж байгаа бас нэг юм бол энэ өсвөр үе бага насны хүүхдүүдийн асуудал их зовж байна. Яагаад вэ? Өсвөр насныханд бол одоо бэлгийн харьцаанд орцсон. Өөр мэдэх байтугай. Тэгээд 5-6 мянгаар одоо төрж байна. Тий. Эцэг над үзэж байна. Тэр шааж байна. Тэгэхээр хүүхд төрүүлэх бие сэтгэл нь бэлэн болцсон шүү дээ. Төрүүлэхээс яах вэ? Физиологиос хүсэж. Тэгээд цаана дээр хөвгүүд нь бэлэн болцсон. Охин бэлэн болцсон. Тэ? Энэ тэгээд би залуучуудаа хэлж байна. Та нар эмээ өвөнөр болно явна та. Ер нь ойрын жилүүд бол ер нь 10 хэдтэй хөргөн бэрүүд гарч ирэн шүү. Нөө үндсэн хуулийн заас 18 насаа чи зөрчөөд гараад ирсэн байгаа шүү дээ. Ер нь бол гарцсан. Тий. Тэгэхээр энийг хүлээж авах бэлдэх хэрэгтэй. Яг нь Монгол улс цаашдаа 5-10 жилийн дараа бол энэ гэрлэх 18 насыг анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр ард түмэн ингэж байгаа юм бол 16 болохоос өөр арга байхгүй шүү дээ. 16 настай иргэний өмнөх олгож шүү дээ. Энэ ямар очиртай. Ямар энд ач холбогдол байх юм уу? Хэн энийг олгодог болгосон юм? Би эргэцүүлж боддог бохоо. Надад хариулт өгөх хүн байдаггүй. Иргэний өмнөх авлаа яах юм тэгээ? Харин тийм. Би бас боддог байсан. Ирэх нь байна үүрэг хүлээхгүй шүү дээ. Тэгэл их эцэг нь хариуцсан шүү. За ийм нэг шинэ гэрлэлтийн асуудал гарч байна. Тэм учраас бол өсвөр насныхандаа өсвөр насны хүүхдтэй одоо аав ээж эмээ өвнөртөө би захихад ер нь учрыг ойлгож мэдээлэл сайтаа хандаж насанд нь хүргэж одоо тий айл гэр болгоорой. Тэгээ өсөлт хөгжилт амьдралд нь хэрэгтэй. За тэгээд цаашаа 10-аас доош насны хүүхдүүд байна. Тэгээ хүүхдтэй юу? Би хүүхдгүй. За манай залуучууд хүүхдтэйдээ тий. Тэгээ ер нь хүүхдтэй. Одоо ер нь 8 залуучууд залуу хүүхд. Хүүхдтэй байна. Хүүхдийн айхтар анхаарал тавьж байна. Энэ цэцэрлэг энтер дээр яриа хийх чинь бол хоёулаа ирээ суучих шээ. Хизээ тэгж байлаа. Мо ээж л очдөг байсан шүү дээ. Та нар үе тэгжээд байсан. Тэгэхцгээ урал ээж л очино. Аль завтай. Ер нь ээж очино дөө. Тэгээд яг хоёулаа л очих хэрэгтэй байна. Тэгэд би бага насны хүүхдэд бол ер нь юм байна шүү. Чи ч одоо тэгээ хүүхдтэй л болох хэрэгтэй. Тэгээ хүүхдтэй болдгоо яг хүүхд гэдэг бол одоо эхнэр нөхөр болж байгаа хоёрт сэтгэлийн ад жаргалыг өгдөг юм сайхан зүйл шүү дээ. Хүүхдээ харж баясна. Гэр бүлийг холбогч хүчтэй хэрэгсэн шүү дээ. Нэг хүүхэд гарах болоогүй энэ төр гэдэг хэрэггүй байх. За бага насны хүүхдэд бол ерөөсөө хайр үерхэд нөхөрлч нь бол дурлал хайр болчиход яваад байна. Тэгээ энийг их зөв ойлгоорой. Би судлаачийн хувьд хэлж байгаа шүү. Үерхэд нөхөрлөл дурлал хайр гэж явах хэрэгтэй. Тийм биз дээ. Тий. Гэтэл нөгөө үерхэл нөхөрлөл нь хамт явж байгаа юм уу? Дурлаад явж байгаа. Хайрлаад алгасаад хоёр нь хамт болчихж байгаа юм уу? Харин тийм. Тэгээ одоо тэгээд цэцэрлэг явж байгаа хүүхдтэй усуд мэдж байгаа шүү дээ. Тэ? 5-6 настай хүүхэд охин хэлж ийн шүү дээ. Хоёулаа гэрлэх хөө гэж шүү дээ. Тэ? Тэгээд асууж шүү дээ. Одоо манай тэр гэрлийг хийд байна. Тэгээд эхээсүүд нь асуудаг гэж шүү дээ. Жангийнхаа хин тайртай байгаа. Ингээд лавчруулчихж байгаа. Банд нар бол би цэцэг хин цэцгээд гинөө хайртай. Яа юунд нь одоо тэгж хайртай. Палажин ч гинөө одоо бажинкэнт ч гинөө одоо ингэж л хариулж байна шүү. Тий. Тэгэл тэр 0-2-онд ороод одоо хуримлах энтер гэдэл ярьж. Бүр ийм энэ бол бодит зүйл шүү хэцүүд мэн. Та нар хүүхдүүдэд мэддэггүй бол одоо тий мэдэж ав. Би бол судалж явдаг хүний хувьд мэдж хэлж байна. Тэгээ эн чинь нөгөө дурлал чинь доош ороод ирвэ. Тий. Тэгээд доош орно. За тэгээд 1-2 дугаар ангид орлоо хүүхэд. Их юм мэдэж орж байгаа. Нөгөө багада тийм мэдсэн. Тий. Тин чи юу гэр бүлийн орчны нөлөөлөлөөс мэдэж байгаа шүү дээ. Аав ээж та хоёр дэрэгдэн дэми мэрүү тэр чинь цэцэрлэг дээр очиод хэрэгжүүлэл явна шүү дээ. Тийм биз. Манай аав тэгдэг ээж тэгдэг гэж тоглоод тэгтэл нөгөөтгөд манай аав гэж явна шүү дээ. Тоглоом. Тий одоо тэгээд тархинд нь суучдаг шүү дээ. Сургалтгүйгээр нэг ийм байна. Тийм учраас бол энэ бараг л хүүхдийг эхийн хэвлэлээс үр тогтсон үеэс нь л хүмүүжлийн ажлыг л анхаарах хэрэгтэй л байна. Тэ энэ хүмүүжлийн арга
өөрчлөлтийн тухай анхаарах зүйл бол жижигтэй асуудал. Яг хөө тэгээд дараа ярьж болно. Тий. Тийм учраас бол энэ өсвөр үе бага насныхныг тэр гэр бүл гэдэг юм уу та тий бэлдэх асуудлыг бол ер нь нийтээр их сайн мэдээлэл донд анхаарах асуудал болж байна. Урсгалаараа явж болохгүй. Тэгээд одоо ер нь хэлж байна шүү дээ. Би одоо энэ Бүрбатлам Отгон далайн эмчгээд хоёр сайхан хүн бий л дээ. Тэгээд Отгон далайн эмч нь хэлж байсан. Ер нь одоо гэрэлтэнд бэлтгийг өр хөвгтэй болыг бэлтгэл шаардлагатай. Тухайлбал тий 6 сарын өмнөөс 3 сарын өмнөөс бий болоод сэтгэл идэж явах юм явдлаа хөдөлгөөнө тохируулж иж өр хөвгтэй. Тэгээд болдог өдөр сар өдөр цаг минутанд хөвгтэй болго гэд ингэж ярьж шít. Энд чинь манай уламжил байхгүй юу? Тий. За тэгээд амьдрал дээр бол бас ярьж байна л да. Тэгээд 3 сарын дотор л бараг л гэрэлтийн асуудлыг шийдэж байна гэж. Юу гэсэн 3 сарын дотор гэнэ. Одоо нэг охин хүү хоёр хараад танилцал. Тэгээд танилцсан болоод тэгээд чамтай суу. Тэгээд 3 сарын дотор уу? Тэгээд гэртээ дагуулаад ор. 3 сарын дотор. Тий. Тэгээд бид нар юу гэж хэлсэн? Манай хүү охинд л болж байгаа юм бол дагуул шүү дээ. Бид нар хандлах шүү дээ. За тэгээд бүр 3 цагийн дотор болж гин гэж. Хаана? Нөгөө караокед. Нуун бодонтой караоке дотор тий юм уу. Тэгээд хайр зарлж байна шүү дээ. Тэгээ ингэж амьдралд хандаж болохгүй. Тэгвэл өөрөө л хохирно. За тэгээд нийгэмд нөлөөлнө шүү дээ. Тэгээ шүү Тий. дээ. Тийм учраас бол ер нь хүнийг хоёр талаас нь дүгнэдэг. Би царайны сайхнаар зайлшгүй өгсөн. Гадна талаас нь аль алийг хинч дүгнэ. Чадна. Тэгнь. Чиний залуучуудын дунд юу бодож байгааг хинч мэдэхгүй шүү дээ. Тэр хүн өөрөө л мэд. Тийм учраас тэр дотор талдаа зүрх сэтгэлдээ энэ асуудлыг бат хийж амьдрал учиртай хандах ёстой л гэж хэлэх гээд л байгаа юм да. Тэгээ ер нь оройтож гараад нэг оройтол нэг 30 гараад 40 хүрээл тэр яг сайхан гэр бүл үүсч магадгүй. Тэгээ ер нь дэми бицтэй. Тий. гэж л хэлж байна. За энэ мөвгөн 40 гараад гэрэлж болохгүй гин яагаад болдгоо энэ төр гэж болно. Тэр хувийн асуудал. Гэхдээ би эцсийн эцэст тий бид чинь нас ахын 60 70 80 хүрнэ. Тэрийгээ бас бодох хэрэгтэй шүү. Тийм ээ. Өр хүүхдийнхээ сайн сайхныг үзхийн зэрэгтэй тий бас ач уяны бид эдлэх ёстой шүү. Ингэж хорвоо заяасан шүү. Тийм үү. Тэгж байд нэг жаахан өр хүүхдтэй хэдэн жил илүү харагдахыг л боддоо шүү бид нар чинь. Энэ үүднээс л хэлж байгаа юм л да би. Ерөнхийдөө болохоор бас яг тодорхой хэллээ шүү дээ. Хэдэн насны хооронд ер нь гэрэлтүүл зүгээр. Тэгээд хоёр хосын хооронд хэдэн насны хооронд ерөнхийдөө зөрүүтэй байвал бас болох уу? Тэр хүүхдийн ерөнхийдөө манайх бас нэг сайн сонссон байх гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө өөр бас нэг асуулт нь болохоор одоо би бас нэг ажилласан байхгүй. Одоо яг ажилд орж ирснээс хойш ерөнхийдөө одоо охтуудыг ажилд авах шаардлагатай болсон. Ерөнхийдөө уулзаад. Тэгэхээр ерөнхийдөө болохоор төлхөө одоо залуу одоо 25-аас доошных тэгсэн мөртлөө төлхөө одоо хүүхдтэй мөртлөө ганц бий. Тиймэрхүү тохиолдол их байсан байхгүй. Тэгээд яг бодож тийгэндээ юунаас болоод байна энэ. Тэг нөхөр нь хариуцлагад авахгүй тутаагаад байна уу гэсэн. Бас тиймэрхүү хардлага. Тий. За энийг бол яг дараа та нарт боломж байвал залуучуудаа хэлж болно. Энэ бол их учир шалтгаантай. Энэ бол тухайлан ярих асуудал. Цэвэр ер нь товчхонд нь хэлвэл гэр бүлийн хоорондын харилцаанаас л үүсдэг асуудал. Энэ амьдрал нийтлэг баг. Нэг байтугай хоёр байтугай гурван хүүхэд. Тийм охин одоо эмэгтэй чинь тэр хүн тэр болгон суух болов цөөхөн асуудал гарна. Тэгэл насыг тэгжил барах гэж. Хэцүү байх уу? Тийм учраас энэ амьдрал алддгийн гай энэ байхгүй. Тийм байгаа. Тийм. Хүүхдэж одоо буцаагаад хийлдэ. Тийм. Яг хөө зарим тохиолдолд ирчүүдэд энэ асуудал бий. Эхнэр нь хаяаж ивчдэг. Яагаад уу гэдэг би тайлбартай гарч ичтэн хэл. Тайлбартай хэлэхгүй бол сонсогчдод ойлгодгүй. Би судалгааныхаа дүн дээр л энийг ярьдаг. Тий. Тэгээд энийг сайн ойлгуулвал манай ялангуяа манай эмэгтэйчүүд хүлээж авдаг юм аа. Тийм улс хэцүү. Тэр хүүхдийн хэн харж байгаа юм, ард тал нь ямар юм. Тэгэхээр одоо ганцаараа ажил хийдэг юм уу, амьдралын болцоо нь юу вэ?
Тэгээд та нар ажилд орж ирэхэд тэдний сонирхол цалин л гэж харж байна шүү дээ. Тэг нь. Ерөөсөө Ажилд орж тэр амьдрал нь тийм байна. Хоёул ажиллаж байгаа бол цалин гэхгүй шүү дээ. Тийм л юм. Энэ бол жичтэй ярих асуудал байна. За ийм. Дараа тустай. Дараа таныг дахиж зоо. Энэ бол гэр бүлийн харилцааны нарийн асуудал. Тэр чиний тэр би хайраар дутаамаар тий. Дутаавал би хайраар дутуул гэдэг хүрээнд ярина. Аха. Тий. Яхаараа дутдаг. Яхаараа дутаадаг. Дутахаараа юу? Яхаараа дутаахгүй явах уу? Энэ бол бүр тий тодорхой хүрээнд ярих хэрэгтэй. Аха. Би энэ асуудлыг туг сайтынхаа юунд бол ярьсан л да. Гэхдээ удирдахал маягаар ярьсан. Тэгээд цаашдаа бол гарах байх. Тэгээд цаашдаа энэ асуудлыг хөндөг юмгүй. Тэгээд энэ бол олон талаас нь хүч тавьж л олон томонд хүрэх ёстой. Тий. Би тэгээд залуучууд гэхэрч одоо 18-аас 30-аад насныхыг гэж л бодож штэ. Гэтэл манай төр чи 35 нас гэдэг байгаа. Тэгээд энд бас нэг үндэс бий л байх л да. Тэгээд одоогийн 35-ыг хар та тий. Тий. Тэгэхээр 20-аад насаа 30-аад насаа хоорондох залуу нас гэж би ойлгож байна. Ер нь бол тий. Тий, ер нь энэ хугацаанд нөгөө бидний яриад байгаа энэ тий хайр гэрлэлт гэр бүл бүх юм явагдаад тэгшэрсэн байх нь зүйтэй л үйл дээ. Тэгээд цаашаа яах вэ? Өрөвхтөө хүмүүжүүлэн амьдралаа сайжруулна. Тэр л замд орно шүү дээ. Өөр бодох юм байх. За тэгээд цаашаа одоо бие биенээ голох, нууц амраг үүсгэх, явуулдах энэ төргээд асуудал байна. Энэ бол бүгд учир шалтгаантай. Энэ бол жичтэй ярих асуудал. Тус нь. За тэгэл одоо энэ сүүлийн үед зарим нэг нөхдүүд фэсээр ярьж шít олон их нэртэй байх. Тий. Зайл бас нэг өдөж байна шүү дээ. Тий. Монгол сайхан гэр бүл сайхан явж байхад те ингээл ярьж. Энэ ямар учиртай. Энэ хүний түлхээсээр яриад байгаа юм. Үнэхээр Монгол ийм хэрэгтэй болчиход байгаа юм. Хүн амаа энийг хүсээд байгаа юм. Бид энийг олон талаас бодох хэрэгтэй. Тэгж байтал чинь манай эхнэрүүд бас хүн шүү дээ. Эмэгтэйчүүд. Тий. Бас олон нөхөртэй байх юмсан гинүүд. Эрчүүд нь олон эхнэртэй бай. Тэгээд нөхрүүд нь олон эхнэрүүд нь бас олон нөхөртэй бай гэвэл яах юм? Тэгээ эн чинь ийм үед явдал үүсвэл Монгол гэр бүл хайчих юм. Тэг чинь юу байхгүй бол шүү дээ. Амийн харилцаа байхгүй. Зүгээр л одоо нэгээс нэгээ ороод амьдсан л нэг. Тэгээ одоо үгүй тэр олон 2 3 хүн ч зэрэг жинхэнэ хайр үүсчихдээ юм. 3 хүн зэрэг дурлдаг юм уу? Яг дурлж болыг хайр хэлдэг юм уу? Харин тийм. Тийм энэ бол одоо Монгол гэр бүл харш зүйл. Тэгээ энийг манай залуучууд айл болохоор дэмжихгүй гаргахгүй байх тал дээр л бодох хэрэгтэй. Монгол гэр бүлийг задралд оруулна. Тэгнь. Тий. Ялангуяа энэ дэлхийд дахинд чөлөөтэй тархаж байгаа манай иргэдээс гадаад хүмүүстэй их сууж байгаа тий олон соёлт гэр бүл үүсгэж байгаа энэ нөхцөл бол энийг их бодох хэрэгтэй. Тэгээс үедээ Монгол гэр бүлийн ёс заншил уламжлал гэж юм саарамгжаад байна уу юу гэдэг дээр хүрэх цаг байж мэдэн шүү. Тийм учраас бол манай залуучууд сайхан залуучууд би шүү. Энэ залуучууд гэж өгчүүдэгээд тэгж хамаагүй хэлж болохгүй. Сайхан залуучууд би тэрэн дээрээ тулгуурлаж л энэ гэр бүлийг хөгжүүлэх хэрэгтэй байна. За ингээд дуусгаж байгаа. За тэгээ. Болсон баг. Болсон. За тэгээ дараа яг өөр асуудал байвал за би эцэг байлаа. За яар. За тэгээд таныг ямар ч өнөөдөр цагаа гаргаад биднэрт ерөөхдөө өөрийнхөө мэдлэгийг хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээд ерөөхдөө яриад байвал угаасаа дуусахгүй энэ гэр бүлийн сэдв. Тэгээд цаашаа ерөөхдөө яг миний түрүүний асуусан тэр би асуултыг таныг дахиад асуухаар илүү дэлгэрүүлж ярихаар ерөөхдөө дахиж дуудах байх гэж бодож байна. Тэгээд ямар ч өнөөдөр ингэж дуусчих чинь тэгээд танд би гарын бэлэг өгсөн. За энэ нэр чи ямар учиртай вэ? Эрэгтэй эмэгтэй. За гэр бүлийг бэлэгдсэн ийм бэлэг. Тэгээд энэ айл гэрийн үндэс бол одоо эрэгтэй эмэгтэй хань нөхрийн сайхан холбоо ад жаргал дээр тулгуурлаж явдаг юм шүү. Залуучууд нь сайхан хүн сонгож сайхан гэр бүлтэй болоорой. Гэр бүлтэй болсон сэтгэлийн ад жаргалыг байнга эдэлж яваарай гэдгийг хүсье. За баярлалаа.